За өнгөрсөн хэд хоног одоо Монгол улсын үндсэн хууль, улсын хурлын тухай хууль, дэгийн тухай хууль ноцтой зөрчигдсөн ийм үйл явдлууд гарсан гэж би үзэж байна. Тэгээ энэ хуулиудыг өөрт ашигтайгаар тайлбарлаад яг хоёр хүний асуудал дээр өөрөөр хандж байгаа ийм дабл стандартын байдалтай дабл стандарт үйлчилж байгаа байхгүй юу? Одоо нэг жишээ гэхэд ажлын цаг нэг хүн дээр нь болохоор ажлын цаг боллоо гэд яг тухайн үедээ хэрэгтэй нөгөө өдөр нь болохоор ажлын цаггүй болчдөг. За асуулт хариултан ч гэсэн нэг хүн дээр нь болохоор бөөнөрөө дайрч асуулт асуучаад нөгөөх дээр нь болохоор асуулт асуухгүй. Үгийг нь хүртэл тасалдаг. Энэ улсын хурлын даргын спикерийн судал бол дэгийг бариулах, аль намын гишүүдэд адил тэгш хандах ийм судал болохоос биш, хуулийг өөрт ашигтайгаар ашиглаад нэгтэй нь болохоор арай өөр харьцаад нөгөөдөгт нь бол арай зөөлөн харьцдаг ийм дабл стандарт бий болгодог судал биш ээ. Тэгээд хурал эрс хүрээгүй байхад хурал эхлээгүй байдаг. Хурал эхлээгүй хурлыг даргалаад өдөржин улсын хурлын гишүүдийн нэр төрд халдаад, доромжлоод, шантаажлаад бараг ингэ суудаг ийм судал биш ээ. Тэгээ энэ бүгдийг одоо бас гаргасанд маш их харамсалтай байна. За амар баясгалан даргын хувьд асуулт байна. Энэ хэвлэлт одоо гадаадын хэвлэлд гарсан мэдээтэй холбоотой тагнуулын шинжээчийн дүгнэлт гарсан гэж та тайлбар хэлж ирсэн. Энэ тагнуулын дүгнэлт нь яг ямар дүгнэлт юм бэ? Энийг ерөөсөө хараагүй болохоор яг энэ асуудлыг бас бид нар нэлээд сайн ойлгож ухах ёстой. Тэгжээж итгэл үнэмшлээрээ санал өгнө. Тэгэхээр энийг хаалттай хэлбэрээр ч юм уу та гишүүдэд танилцуулах юм боломж байгаа юу? Эсвэл одоо нээлттэй микрофон дээр хэлчих юм боломж байгаа юу? Ер нь энэ одоо тантай холбоотой нүүрсний сонсгол бортыг гээд энэ бол гишүүдийн дунд маш их эргэлзээ төрүүлж байгаа. Энэ бол үнэн шүү дээ. Тэгэхээр яг ийм баримттай, нотлоготой тэр тагнуулын дүгнэлт бол маш чухал гэж би бодсон таны өгсөн мэдээллүүдээс. Тэрийгээ бидэрт нэг харуулад, тайлбарлаад өгчвөл санал өгөхөд бид нар бас итгэл үнэмшилтэйгээр ийм өгөх боломж бүрдэнэ гэж бодож байна. За, амар баясгалан дарга хариулъя. За хоёр зүйл дээр тодорхой хариулт өгье. Нэгдүгээр тагнуулын ерөнхий газрын 2024 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн шинжээчийн дүгнэлт энд байна. Би нэг улсын хурлын гишүүдэд нэг үрчлэн гүтгэлэгтэй холбоотой баримт материалуудыг хэвлэмэл байдлаар өрөөнд нь хөргүүлж өгсөн байна. За энэ дүгнэлтийн хамгийн сүүлд шинжилгээгээр илэрсэн дээрх сайтууд төлбөр төлсөн тохиолдолд ямар ч хүн мэдээлэл нийтлүүлж болдог ба мэдээллийн үнэн зөвийг шалгахгүйгээр мэдээ нийтэлдэг сайтууд байна. Дээрх сайтуудын нууцлалын бодлогод мэдээллийн үнэн зөвийг тухайн вебсайт хариуцахгүй гэх агуулгатай зүйлс бичигдсэн байгаа нь хэн дуртай нь бусдыг гүтгсэн худал мэдээлэл нийтүүлэх боломжтой юм а. Мөн дийлэнх сайтууд нь интернет орчинд бэлэн байдаг вебсайтын загвар ашиглан хийсэн хуурамч байх магадлалтай вебсайтууд байх тул хэн хизээ хаанаас ямар IP хаягнаас ямар төхөөрөмж ашиглан нийтлсэн талаарх мэдээллийг тогтооход хүндрэлтэй гэсэн юм дүгнэлт гарч ирж байгаа юм. Тагнуулын ерөнхий газраас гарч ирсэн мэдээлэл. За энэ бол би өмнө нь бас төрийн байгуулалтын байнгын орон дээр хэлж ирсэн. News Direct гэж мэдээллийн одоо гүүр дамжуулалт хийдэг тийм байгууллага руу үндсэндээ төлбөр төлөөд төлсөн төлбөрийн хэмжээгээр хичнээн ийм төрлийн сайтад түгээх үү гэдэг асуудлыг шийдвэрлээ түгээчдэг төлбөртэй мэдээлэл. Монголоос 50 гаруй мянган долларыг төлж энэ мэдээллийг бол түгээх гэсэн үндсэндээ тогтоогдсон. Энэний араас маш олон хэлбэрээр одоо манай хуулийн зөвлөхүүд албан мэйл бичиж харилцаж мэдээллийн үнэн зөвийг нэгтлэх тал дээр бол асуудлуудыг ярьж исэн. Нэгнээс нь ч үнэн зөвийг нэгтлэх батлах хариу ирээгүй. Бид хуурамч мэдээлэл нийтлсэнтэй хөлцөл өчөө гэдэг байдлаар мэдээллүүдэд устгасан гэдгийг бас хэлхийг хүсэж байна. За хоёрт нь саяхан энэ бас одоо хэрүүл бужигнааны дундуур сонин цэгийн сайть дээр нэг гадаадын сэтгүүлч гэсэн нэртэй
нийтлэл гарсан. За тухайн нийтлэлтэй холбоотойгоор та бүхэн ChatGPT-гээр ороод үзэхэд тухайн нийтлэл дээр дурддагдж байгаа сэтгүүлчийн нэр хаягийг оруулахад шал өөр зурагтай хүн гарч ирж байгаа. Тэгэхээр үндсэндээ бол бас энэ сонин цэгийн дээр гарсан нийтлэлийн мэдээнд ашигласан хүний зураг, нэр бүх зүйл ашиглагдаагүй. Ахад мэдээний агуулга дотор зөрүүтэй мэдээллүүдийг бичсэн. Миний хувьд одоо тэр зөрүүтэй мэдээллийг хэн яаж санаачил зохиож бичсэн бэ гэдгийг үндсэндээ бол бас гадралж байгаа гэдгийг бас хэлхийг хүсэж байна. За хоёрт нь ундрам гишүүн байна. Улсын хурлын даргын асуудлыг гэхээс илүү улсын хурлын даргын суудлын асуудлыг ярих шиг боллоо сая. Улсын хурлын дарга парламентд суудалтай намууд парламентын гишүүдэд ижил тэгш хандж явах ёстой гэдэгтээ зарчмын хувьд байр суурь 1. Миний хувьд ч гэсэн улсын хурлын даргаар ажиллаж байхдаа энэ зарчмыг байнга баримталж ажиллаж ирсэн гэдгийг би бас түрүүн өгөндөө хэлсэн байгаа. За гуравт нь бол би энэ амьдралдаа нэг хурц нүүрс зарж борлуулж тээвэрлэж явсангүй гэдгийг бас ундрам гишүүнтэй хариуцлагатайгаар хэлье. За Хасуурын ган ууг гишүүн.